За hi guys. За weekly-ийн анализыг хийчихэд. За тэгээд сарын кандл бол алтан дээр бол сарын кандл доошогоо нэгдээд нэлээд яваад 3-400 гэсэн цэг рүү нэлээд төгөж очиод тэгээд бутсан байдалтай байгаа. Тэгэхээр энэ сарын кандл харагдах болоогүй учраас одоогор сарын кандл бол дээшээ явах юм нөхцөл байдалтай байна. За weekly-ийн кандл бол ерөөхдөө яарчж магадгүй нөхцөл байдалтай байгаа. Яг тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол энэ цэг рүү ирж шалгасан. Тэгээд буцаад хүчтэй өсөлтүүдийг бол үзүүлсэн. Хүчтэй өсөлтийг бол энд ингээ үзүүлсэн байгаа. Тэрний өнгөрсөн 7 хоногт ийм хүчтэй уналтыг бол үзүүлсэн. Тэгэхээр хааш бол ерөөхдөө нэг шийдвэргүй байдалтай байгаа. Тэгээд энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт бол нэг тийм айхтар мэдээ гараагүй учраас ер нь бол нэг юм хүлээлтийн байдалтай буцаад том цагийнхаа дагуу алтуул одоо ингээ өссөн байдалтай байгаа. За тэгээд дийлээ дээр бол нэг юм өнгөрсөн 7 хоногийн уналтаар бол энд нэг юм тренд лайн явж исэн. Тэгээд энэ тренд лайн дээр яг хүрээд ийм буцаад хүчтэй хөдөлгөөн ингээ орж ирсэн иймэрхүү байдалтай байгаа. Тэгээд дийлээ дээр бол өөр цэг бол хараахан үүсээгүй байна. Юун дээр 4 цаг дээр бол нэг юм жижиг тренд лайн бол үүсээд явж байгаа гэж би харж байгаа. Яг тэгэхээр эндээс эхлэлтэй энэ цэгийг би ерөөхдөө хүлээж исэн. Энэ цэг хаана үүсгэхээс шалтгаалаад би энд нэг юм тренд лайн зурах га хүлээгээдсэн. Тэгээд энэ цэг бол одоо өнгөрсөн 7 хоногт үүссэн. Тэгээд эндээс бол спорт аваад дэшигээ явж байгаа. Яг одоогийн хөдөлгөөн бол буцаад bullish маягийн ийм тренд лайн бол үүссэн явж байгаа. Алтан дээр бол за 4 цаг дээр бол волюм бол энэ 4589 цаг дээр бол байгаа. Тэгээд энэ дотлын дийлэгийн тренд лайныг огч шалгаагүй байгаагаалт. Тэгэхээр магадгүй ингээ хэсэг дэвшилж ягаад энэ цэгээ шалгаад буцаад ингээ төсөх юм магадлал бол байгаа шүү. Тэгэхээр энэ цэг эсвэл энэ тренд лайны цэгээс бол оролтуудыг бол хийнэ. Тэгээд ямар ч зэнд ингээ хоёр шалгагдсан тренд лайн үүссэн учраас 3 дахь шалгалт нь энэ тренд лайны хаана ирэх нь тэр цэгээс бол баядах боломж бол байгаа. За цаг дээр бол мөн л адил бай байгаад байна. Тэгээд энд байсан нэг цагийнхаа волюмыг бол хааш ивцсэн байдалтай, эндээсээ спорт авсан байдалтай. Тэгэхээр магадгүй энэ нэг ингэж рейнжлж явж байгаад энэ дээрээс ч юм уу энэ цэгээс бол баядах юм боломжтой. Одоо энэ волюм нэг цагийн одоо байгаа волюмын доороос ч юм уу ликвидашнаас аваад ингээд өснө гэдэг иймэрхүү тактикаар ерхий бай ярилцааныг бол одоо эх 7 хоногт бол нэхнэ. За тэгэхээр миний бас нэг хараад байгаа зүйл нь бол уул нь энд бас нэг юм тренд лайн үүсгэжтэй. Тэгэхээр одоохондоо ямар ч цэг үүсээгүй байгаа учраас хаана үүсгэх нь бол мэддэхгүй. Гэхдээ энд бол нэг юм төмнөл ч юм уу ийм гурвалжин ч юм уу юу ч үүссэн байх боломжтой. Эсвэргээрээ юу гэдэг бүр ийм тренд лайн яваад энэ зүгээр мангар том улсын тренд лайн доторх ийм одоо тренд лайны доторх ийм жижиг хөдөлгөөн ч юм уу бас мэдэхгүй байхгүй. Тэгэхээр ер нь бол ямар ч сан одоогийн байдлаар бол бай хэлжнүүдийг бол эх 7 хоногт бол нийгээд явна. Тэгтээ хаанаас одоо энд бол маш олон цэлрүүдийн цэг байна те. Хаанаас бас ингээд хизээд унах боломжтой. Том цаг ч гэсэндээ ерхий жоохон бас эйгүү одоо weekly-ийн кандл бол ингээд харагдсан шүү дээ. Тэгэхээр энэ дараагийн 7 хоногийн хөдөлгөөн доошоо нэгтүү дээшээ нэгтгүүдээ шалтгаалаад магадгүй дээшээгээ нэгдээд доороо зүггүй байх юм бол бас 7 хоногт ч юм уу унах юм магадлалтай байж болно. Харин эсвэргээрээ доошоогоо нэгдээд нэлээд сайн яваад энэ 4 цагийн тренд лайнаар шалгасан юм хөдөлгөөн явах юм бол буцаад бас ингээд өсөөд all time high цэг рүү дөхөх юм боломж бол байгаа. Тэгээд энэ 7 хоногт бас ямархуу мэдээнүүд гарах нь харъя те. За 15 минут дээр бол мөн л адилаа дэшигээ явж байгаа. Тэгэхээр 15 минутын нэг юм та 4850 гэсэн юм цэг бол 59 гэсэн юм цэг дээр бол волюм бол байж байгаа. Тэгэхээр хэдүүлээ тренд лайны давхар ингээд давхцуулаад татаад үзэх юм бол магадгүй 46 гэсэн энэ цэгээс бол арилжааг бол бас нэх боломжтой харагдаж байна. Тэгээд ханш маань яаж явж байгаад энд хизээ ирэх үү гэдгээс бас шалтгаална. Тэгэхээр хэдүүлээ бол 2 өдрөөс хойшоо арилжаа нээдэг учраас тэгээ сая энэ амралтын өдрүүдээр бол айхтар мэдээ гараагүй учраас алт хөрвүүлээд нэг юм тодорхой хэмжээний жижиг өсөлтүүд хийгээд явах болов эсвэл гапта нэгтгэх юм бол бүр амралтын хөдөлгөөн болж ирэх боломжтой. Тэгэхээр энэ цэгээ хүлээж агаад эх 7 хоногт бол ерөөхдөө бай харилж байгааг нээх гэж үзэх нэ.
За баг цаг бол нэг айхтар хараадах зүйл бол байхгүй. Тэгээд сүүлийн 10 жилд байгаагүй айхтар үнэлтэйг бол алт бол үзүүлсэн байгаа. Тэгээд биткойн болон бусад крипто ч гэсэн бүгд үнэлттэй байсан. Тэгээд энэ 7 өдрийн сүүлээр ерөөхдөө буцаад бас нэг өсөлтийн чиглэл рүү орж эхэлж байгаа. Тэгээд би бол ер нь бол бүх одоо хослолтыг бол ерөөхдөө дээшээ чиглэлтэй гэж харж байгаа. Тэгээд төр хугацаанд ийм ликвидашн маш их хэмжээний ликвидашныг ийм хавсан ийм хөдөлгөөнүүдийг бол оруулж ирсэн байхаа гэж таамаглаж байна. За тэгээ буцаад энэ алт тайм руугаа хийгээд магадгүй 6000 гэсэн левел рүү ч юм уу хүрх болов гэсэн ийм таамаглал байна. Энэ одоо жилдээ гэсэн үг шүү дээ. Хизээ ирэх нь бол мэдэхгүй хэлэгч боломжгүй тийм. Тэгэхээр тийм таамаг бол байгаа. Тэгээд өмнө нь алт бол нэг ингэж ийм уналтын хөдөлгөөнүүдийг одоо үүсгээд тийм. Тэгээ ингээ нэлээ ингэж явж байгаад тэгээд буцаад ингээд өссөн юм хөдөлгөөнийг үзүүлсэн. Тэгэхээр одоохондоо юугүй шууд all time high хийчихнэ гэж бол би бол ингэж бол бодохгүй байгаа. Магадгүй энд нэг юм range явж байгаад тэгээд нэлээ ийшээгээ одоо 4-3 сараас ч юм уу буцаад all time руу зүтгэх юм болов гэсэн юм бодол бол байна. Тэгээд энэ хөдөлгөөнтэй төстэй хөдөлгөөн бол орж ирэх магадлалтай гэж үзэж байгаа. Тэгээд эндээс яг нэг ерхий нэг барагцаа авах юм болов те. За нэг энэ ч жоохон удлаа юм байна. Тэгтээ яг ерхий нэг юм хажуучийн хөдөлгөөнүүд ингэж явж байгаа. Тэгээд эндээсээ юу авах вэ? За нэг иймэрхүү хөдөлгөөнүүд ингэж явж байгаа. Ингээд all time хийх болов гэсэн юм бодол бол байна. Тэгээд ханш бол өмнөх хөдөлгөөн бол давтаж хөдөлдөг. Тэгэхээр төстэй хөдөлгөөнүүд бол орж ирэх боломжтой. За тэгээд хэдүүлээ мэдээг арчи. За нэгт өдрүүл айхтар мэдээ байхгүй байна. За core sales retail sales бол 2 өдрөөс 9:30-аас USD мэдээтэй байна. За тэгээд эдгээр нано фарм орж ирж байна. 3 өдөр мэдээтэй байна. 3 мэдээ байна. 2 өдөр мэдээтэй байна. За 4-р бас unemployment claims байна. За 5 өдөр бол core CPI гэж байна. Тэгэхээр ерөнхий эх 7 өдрийн 5 дахь хүртэл магадгүй эх 7 өдрийн 5 дахьд цаашид бас нэг те 2 сарын чиглэлч магадгүй тодорхой болох боломжтой. Тэгээд энэ core CPI бол маш чухал мэдээ учраас энэний дараа бол нэлээд шийдэмгийн хөдөлгөөнүүд унах уу өсөх үү те ер нь бүлэш байдал нь үргэлжлэх үү эсвэл бирш байдал руугаа уналт руугаа орох уу гэдэг энэ зүйл бол магадгүй эх 5 дахь өдөр бол шийдэгдэх нь байна. За тэгээд яг л уг нь арилжаа хийдэг өдрүүдээр дандаа мэдээтэй байна да. Маргааш л мэдээгүй юм байна нэгт өдөр. Тэгээ 2 дахь 3 дахь 4 дахь бол битүү мэдээ. 5 дахь бас мэдээтэй. Ер нь эртлээ нэг жоо арилжаад хэцүү байх нь дээ. Болж өгвөл магадгүй Токиогийн юу гарч юм уу. Гэхдээ Токио дээр ч гэсэн энэ нөгөө үндсэн ойлголтууд нь хараахан шийдэгдээгүй зах зээл нэлээ хүлээлттэй байгаа учраас айхтар хөдөлгөөнүүд бол нэг тийм шийдэмгийн хөдөлгөөн бол орж ирнэ гэж юусоо бодохгүй байна. Тэгээд ерхийн нэг range-ний хөдөлгөөнүүд орж ирэл нэг хажуу жишээл хөдлөх болов гэсэн юм бодол бол байна. Тэгээд том цагийн 61.8 гэсэн одоо төгс хэрэглэлтийн цэг бол энэ 5137 гэсэн энэ цэг дээр бол байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ цэгээс бол ямар хуу реакшнууд үзүүлэх нь гэдэг бол харна. Ягаад гэхээр эндээс бол эргэлт хийх, эргээд унах магадлал одоо хамгийн өндөр цэг гэж хэлж болно. Тэгэхээр доор бас энэ дэлхийн том цагийн тренд лайн бас байгаа. 4 цагийн тренд лайн байна тий. Тэгэхээр дараагийн 7 хоногт бол болж л өгвөл устаа хүлээгээд ба ярилцааг зөвхөн нэлэх гэж үзсэн дээр болов гэж би бол бодож байна. Тэгээд ямар ч сан эх 7 хоногийн нээлтийг хараад тий. Weekly-ийн candle-ийн нээлтийг хараад бас дараагийн 7 хоног дуусах хөдөлгөөн арай гайг ойлгомжтой болох юм болов тий. Дээшээ нэгтгэв, доошоо нэгтгэв гэдгээс шалтгаалаад хаш эсрэг зүг рүү хөдлөх магадлалтай. Яагаад гэвэл энэ том зүгтээ үнэлтийн араас энэ том зүгтээ өсөлт орж ирж байгаа. Тэгэхээр зах зээл бол жоохон айцтай байгаа учраас айхтар шийдэмгийн хөдөлгөөнүүд хараахан орж ирэх болоогүй гэж үзэж байна. Guys тэгээд YouTube дээр бол юу яаж байгаа? 7 өдрийн 1 өдөр, 3 дахь өдөр бол лайв хийн. За VIP дээр бол 2 дахь, 3 дахь, 4 дахь өдөр бол ингээд нөхцөл бүртөө хамтдаа арилжаад явна. Тэгээд бүрдэхгүй бол бас арилжаа нэхгүй гэдгийг хэлье. Тэгээд дараа 7 хоногт зөвхөн ба ярилжаа нээх болно гэж хэлье. Тэгээд биткойн бас ерхий би бол эргээд өсөлтийн горим руугаа орж байна уу даа гэж харж байгаа. Бас яг нэг юм
Тонцогийн тренд лайн дээр бол ирсэн нэлээд төгөж ирээд спорт аваад буцаад ирсэн байдалтай байгаа. Тэгэхээр нэг хэсэг хугацаанд жоохон хэмжилж байгаа. Тэгээ нэг буудалтууд орж ирэх болов гэсэн бодолтой байна. Тэгэд би бол энийг бол аль дээр спотоор бай хийгэрээ гэд бүгдэнд нь хэлсэн. Би өөрөө энэ 64 хавцаа спот бай хийсэн. Тэгээд спот бай хийсэн шалтгаан ерөөсөө л Америк бараг тийм 50 тэрбум доллараар энэ биткойн гэдэг зүйлд бол хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Тэгээд тэр том улсыг бол мөнгө алдна гэж би бол бодохгүй байна. Дээрээс нь Трамп шиг тийм бизнесийн ухаантай хүн болвол тий зүгээр ингээд хөрөнгө оруулалт хийгээд тэр нь ингээд алдаад 50 тэрбум доллар бол алдна гэж би бол огт бодохгүй байгаа. Тэгэхээр дэлхийн хамгийн том гүрэн, хамгийн том одоо нөлөөлөгч удирдагч энэ биткойн гэдэг зүйлийг бол дэмжиж байгаа цагт бол энэ бол одоо хүссэн үедээ all time high хийх бол боломжтой гэж бодож байгаа. Тийм учраас би ч гэсэн энд бол одоо олонхоо дагаад хамгийн нөлөө бүхий хүнээ дагаад те ерөөдөө баа ярилж байгаадыг бол нээсэн байгаа. Гэхдээ Forex ярилж байгаа бол эрсдэлтэй байсан учраас их хвчлэн спотоор авч байгаа. Тэгээд хэд хэдэн криптонууд харж байгаа. Тэгээд сол дээр ерхий бас сол болон XRP гэсэн наслуудыг бол бүгдийн спотоор бас байцсан хүлээж байгаа шүү гэж хэлье guys. Ерхий бас буцаад өснөө. Буцаад bullish хөдөлгөөнөд орж ирэх баха гэж бодож байгаа. Тэгээ coin бол яг хоо крипто бол ер нь бол айхтар техник шинжилгээнээс илүүтэйгээр бас нэлээд хүмүүсийн FOMO дагдаг шүү дээ. Тэгэхээр би бол энэ техник шинжилгээ эдгээр нэг юм улсын байдалтай байгаа ч гэсэн өсгөө тулах юм бол ингээл миний шиг ийм одоо ийм хөдөлгөөнд ингээд ороод ирэх бүрэн магадлалтай гэж үзэж байгаа. Тэгээд спотоор авсан учраас эрсдэл байхгүй ашигтай болтол нь хадгалчихна гэсэн үг тийм. Тэгэхээр бол тиймэрхүү ярилцаануудыг бол нээсэн байна guys. Тэгээд за тэгээд энэ 7-ныхоо юу тасгая да.